Тэгэхээр хамрын цацлага их цацаад байдаг байхгүй хүмүүс. Энийг бас асуумар санагдаад байна. Хамрын нэгдүгээрт морилттай байж болно те. Хоёрдугаарт харшилтай байж болно. За эсвэл хоёулаач байж болно шүү дээ. Тэгээд ер нь хамрын одоо ийм хамар битүүрлийг арилгах гад цацлах ингээд эмчийн заавраар биш өөртөө ер нь гэрт байнга л цацлаа үйждэг хүмүүс цацаад явдаг л да. Энэ тухайн хүнд ямар сөрөг нөлөөллүүдийг авчирч болох вэ? За хамрын цацлагыг ерөнхийдөө хамрын цацлага гэдэг маань өөрөө яг уу гэхээр хоёр олон янз байдаг. Нэг нь болохоор зөвхөн нөгөө хамар онгойлгох цацлага байна, үрслийн цацлага байна. Мөн нөгөө нэг гормоны цацлага гэдэг цацлагууд дотор бас аюу олон янз. Тэр олон цацлагуудыг ямар өвчний үед ямар одоо заалтаар хэрэглэхийг эмчилж шийднэ. Өөрөөр хэлбэл одоо үрсэлтэй үед нь зүгээр онгойлгох цацлага үзцаа ч юм уу эсвэл гормоны цацлага үзцаал яваад эсвэл харшлын үед нь антибиотик цацлага цацаад ингээ яваад байж бас болохгүй байхад. Тэгэхээр ерөнхийдөө хамрын цацлага эмчийн нэгдүгээр зааврын дагуу хэрэглэнэ. Хоёрдугаарт нь болохоор хамрын цацлага ч өөрөө сөрөг нөлөөтэй. Амьсгал одоо авах гэж хүмүүс хамрын цацлага цацаад байгаа шүү дээ. За энэ хамар хэрэглэгдэж байгаа хамрын цацлагууд нь бүгдээр судас агшааж яах нь хамрын онгойлгодог үйлчилгээтэй. Удаан хугацаагаар хамрын одоо тусаалах хэрэглээд байх юм бол